Олон улсын харилцаа бол маш сонирхолтой салбар бөгөөд та энэ чиглэлийг сонирхож байгаа нь гайхмаар зүйл биш юм. Олон улсын харилцааны мэрэгчлэн улс орнууд, олон улсын байгууллагууд, үндэстэн намсан корпорациудын хоорондын нарийн төвөгтэй харилцааг судалдаг академик хөтөлбөр юм. Энэ нь бол дэлхийдээ хамт байнга хөгжиж байдаг салбар бөгөөд энэ талаар бүрэн мэдлэгтэй байх нь зүйтэй. Олон улсын харилцааны зэрэг нь юуг судалдаг, ямар ажлын байрууд байдаг тухай мэдээллийг энэ бичлэгт дурдв. Хамгийн түрүүнд хэдүүсээ олон улсын харилцаа гэж юу вэ гэдэг тухай судалж үзье. Олон улсын харилцаа нь олон талын шин чанартай салбар бөгөөд улс төр судал, эдийн засаг, түүх, хууль, тэрж байтугай социологи зэрэг олон төрлийн хичээлүүдийг агуулдаг. Энэ нь улс орнуудын хоорондын зөрчил, хүний эрх, дэлхийн ядуурл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн нарийн түүхтэй асуудлуудыг гүн гүнзгий ойлгох боломжийг олгодог. Монголд олон улсын харилцааг судлах нь тодорхой зорилготой байдаг ба Монгол улс нь Орос, Хятад зэрэг хоёр их гүрний хооронд стратегийн чухал байршилтай тул гадаад бодлого нь маш чухал юм. Монгол дахь олон улсын харилцааны оюутнууд улсынхаа өвөрмөц геополитикийн нөхцөл байдал, түүнчлэн Америк нэгдсэн улс, Европ, Япон зэрэг гурав дахь хөршүүттэй харилцааг судалдана. Хүүхдүүдийн мэрэгчлээ сонгохдоо хамгийн түрүүнд хардаг зүйл бол магадгүй ажлын байр баг. Тийм учраас хэдүүсээ олон улсын харилцааны мэрэгчтэй хүмүүс ямар ажил хийх боломжтой вэ гэдгийг харж үзье. Олон улсын харилцааны зэрэгтэй төгсөгчдөд олон төрлийн ажлын байр байдаг. Хамгийн түгээмэл ажлын байруудыг дурдвал дипломат буюу төрийн албан хаагч. Энэ бол олон улсын харилцааны төгсөгчдийн хувьд хамгийн түгээмэл ажлын байруудын нэг юм. Та гадаад харилцааны яам, аль эсвэл өөр төрлийн байгууллагуудад ажиллаж Монгол улсын гадаад бодлогыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж болно. Аль эсвэл олон улсын байгууллагуудад ажиллах боломжтой. Жишээ нь Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк, аль эсвэл бүс нутгийн өрийн олж болох олон улсын байгууллагуудад ажиллах боломжтой. Мөн нэмээд үзвэл төрийн бус байгууллагыг дурдж болно. Төрийн бус байгууллагууд хүний эрх, байгаль орчныг хамгаалах, хүмүүсийн тусламж зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулдаг. Олон улсын харилцааны мэрэгжлийн төгсөгчд эдгээр байгууллагуудад ажиллаж дэлхийд өөрчлөлт авчрахад хувь нэмэр оруулах боломжтой. Мөн бизнесийн салбарт хүчээ үзэж болно. Олон компани дэлхийн зах зээлд ажилладаг бөгөөд тэдэнд гадаад улсад үйл ажиллагаа явуулахтай холбоотой улс төр эдийн засгийн эрсдлийг ойлгодог хүмүүс хэрэгтэй байдаг. Олон улсын харилцааны зэрэгтэй бол олон улсын бизнесийн хөгжил эсвэл улс төрийн эрсдлийн шинжээчээр ажиллах боломжтой. Хамгийн төгсгөлтөнд дурдвал мэдээж сэтгүүл зүй болон хэвлэл мэдээлэл. Дэлхийн асуудлуудыг сайн мэддэг бол гадаад сурвалжлагч мэдээний шинжээж сэтгүүлчээрч ажиллах боломжтой юм аа. Дараагийн ярих чухал зүйл бол мэдээж тавигдах шаардлага ба ихтэй сургуулиуд байгаа. За тэгээд энэ дээр бол олон улсын харилцааны зэрэг авахын тулд танд сайн сурлагын амжилт, харилцааны чадвар, дэлхийн үйл явдлуудыг сонирхдаг байх шаардлагатай. За тэгээд Монгол улсын ихтэй сургуулиудын шаардлага бөгөөд бас ороход ямар боломжууд байдаг вэ гэдэг тухай бас ярихад Монголдо суралцахыг хүсч буй оюутнуудад Монгол улсын их сургууль нь олон улсын харилцааны хүчирхэг хөтөлбөртэй мөн нөгөө миний санал болгох сургууль болохоор Хүмүүнлэгийн ухааны их сургууль байгаа. За Хүмүүнлэгийн ухааны их сургууль мөн олон улсын харилцааныхаа хөтөлбөр нь бол нэлээд нэр хүндтэй юм хөтөлбөр байна. За тэгээд Монголдо бол би энэ хоёр сургуулийг л ерөнхийдөө санал болгоно. За тэгээд хийсэн суралцахад нийгэм, түүх гэдэг энэ хоёр хичээлээр аль нэгээр нь өөртөө амрыг нь сонгоод эсвэтийн ерөнхий шалгалтыг өгнө. За үүн дээрээ нэмэгдүүлээд англи хэл болон орос хэлний аль нэгийг нь сонгоод өөртөө амрыг нь сонгоод эсвэтийн ерөнхий шалгалтыг өгөх нэ. За тэгэхээр ерөнхийдөө бол нийт 2 шалгалтаар эссэн суралцах боломжтой. За тэгээд сургуулиуд тус тусдаа босгоо оноотой бөгөөд өрсөлдөөн ихтэй тул аль болох өндөр оноо авбал сайн. Зөвхөн элсэн орж суралцахад биш цаашдаа эсвэтийн тэтгэлэг авах өндөр нөлөө үзүүлдэг байна. Жишээ нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль өөрсдийнх нь вебсайтн дээр байгаа эсвэтийн ерөнхий шалгалтын онооноос хамаарат 20-100% тэтгэлэг олгодог. Харин Монгол улсын их сургууль 10 жилдээ гаргаж байсан олимпиадын амжилтан дээр тулгуурж эсвэтийн тэтгэлэг олгодог байна. За үүн дээрээс нэмэгдээд бас Монгол улсын их сургууль тодорхой нийгэм
одоо улсыг хамарсан маш том одоо уралдаан тэмцээнд оролцсон тийм амжилттай бол ерөнхийдөө тэтгэрэг болгоно гэсэн тийм журамтай юм бэ. За мөн зөвхөн эсэс ч гэсэн ороод сайн суралцаад өөрийн дунджаа сайн гаргах юм бол сургуулаас болоод өөр олон улсын болон дотоодын байгууллагуудын тэтгэгдэгт өргөнөөр хамрагдах боломжтой байдаг байх шүү. Жишээ нь Монгол Улсын их сургууль улс төр нийгэм олон улсын харилцаа нийтийн удирдлагын тэнхим нь төгсөгчдийн мөсийн нэрэмжит гэх мэт нийт 5 төрлийн тэтгэгдэг оюутнуудад олгогдох боломжтой байдаг байх нь байна. За тэгээд хамгийн чухал шалгуур юу юм бэ? Хамгийн чухал тавигдах шаардлага нь өөрөө юу юм бэ? Олон улсын харилцааны оюутан олон улсын харилцаагаар цаашаа ажиллах хүсэлтэй хүмүүсийн хувьд хамгийн чухал шаардлага бол хэлний мэдлэг байгаа. Монгол Улсын ихтэй сургууль суралцахын тулд та монгол хэлээр мэдээж чөлөөтэй ярьдаг байх шаардлагатай. Гисэн хэдий ч та олон улсын харилцааны оюутан болохын тулд цаашаа олон улсын харилцаагаар ажиллахын тулд англи хэл, хятад хэл, орос хэл зэрэг дор хаяж нэг гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг байх шаардлагатай. За тэр дундаа мэдээж англи хэл бол бүр хамгийн шаардлагатай. Бараг одоо энэнгүүгээр бол олон улсын харилцаагаар цаашаа явах боломжгүй гэж ойлгож болох нь байна. Тэгээд дэлхийн ихтэй сургуулиудын тухай бас ярьцгаая. Тэгээд хэрэв та гадаад суралцахыг хүсвэл олон улсын харилцааны чиглэлээр дэлхийн шилдэг ихтэй сургуулиуд нь ямар сургуулиуд байд юм бэ гэвэл Харвардын их сургууль байгаа. За мэдээж ойлгомжтой. Харвард бол Америк нэгдсэн улсад байдаг сургууль. За дараагийн сургууль нь бол The London School of Economics and Political Science гэдэг сургууль. За энэ бол Англид байдаг сургууль, Лондонд байдаг сургууль. За Sciences Po гэдэг сургууль. Энэ бол Францад байдаг. Энэ олон улсын харилцаагаараа баг дэлхийд Европт бол хамгийн алдартай сургууль гэж хэлж болно. За тэгээд дараагийн сургууль бол Georgetown байгаа. Georgetown бол Америк нэгдсэн улсад байдаг. За Georgetown College-д суралцах боломжтой. За тэгээд Азийн сургуулиудыг дурдвал Азад бол одоо Токиогийн их сургууль байгаа. За Токиогийн их сургууль бол мэдээж Японд байгаа. За маш олон жил үйл ажиллагаа явуулсан юм байна. Токиогийн их сургуулийн гадаад харилцаанд бол за дараа нь мэдээж Бээжингийн их сургууль. За Бээжингийн их сургууль одоо дэлхийн хамгийн том эдийн засаг бол Хятадын эдийн засаг байгаа. Тиймээс Бээжингийн их сургууль бол сүүлийн үед энэ гадаад харилцааны энэ чиглэлдээ бол үнэхээр хүчрэхэг болж байгаа юм билээ. За тэгээд дараа нь бол National University of Singapore гэдэг сургууль. За энэ бол маш алдартай сургууль шүү дээ. Дэлхийн бараг топ 10 ихтэй сургуулиудын нэг рүү бараг орж байгаа байхаа энэ сургууль. За тийм учраас ийм сургуулиуд байна. За тэгээд энэ сургуулиудад орох ерөнхий шаардлага нь өөрөө юу байд юм бэ гэхээр мэдээж SAT, ACT гэх мэт одоо standardized test гэж ярьдаг шүү дээ, тийм стандарт тестүүдийг бид нар заавал өгөх ёстой. За тэгээд эдгээр ихтэй сургуулиуд нь эсэст мэдээж өндөр өрсөлдөөнтэй байдаг. Тийм учраас SAT, ACT гэдэг энэ шалгалтууд дээр бол маш өндөр оноо авах хэрэгтэй. За тэгээд Японд руу сурах гэж бол мэдээж EJU гэдэг шалгалтууд бол байгаа. Тэгээд тэрийг тус тусын сургуулиуд дээр өөрсдөө сайн судлаад үзүүл бол байгаа хаа. За тэгээд дараа нь бол мэдээж англи хэлний мэдлэгээ баталгаажуулах тиймэрхүү шалгалтууд хэрэгтэй. Мэдээж TOEFL, IELTS гэдэг шалгалтууд байгаа. За зарим ихтэй сургуулиуд TOEIC-ийг хүлээж авдаг байж магадгүй. За гэхдээ ерөнхийдөө TOEFL, IELTS бол хамгийн топууд нь гэж хэлж болно. Үүн дээр нэмэгдээд хамгийн чухал зүйл бол хувийн эссе. За personal statement гэж ярьдаг те. Тэр эссеийг одоо эзгэх шаардлагатай. Тэр нь бол та яг юу хүсэж байгаа юм? Яг ирээдүйд энэ мэрэгжлийг эзэмшээ та яг хэн болох гэж байгаа юм бэ гэдгийг дурдах хэвээр тийм хувийн эссе байх нь байна. Энэхүү олон улсын харилцаанд зөвхөн дипломат ажиллагаа эсвэл улс төр судал биш юм аа. Энэ бол дэлхийн үйл явдлуудыг ойлгох, шинжлэх, түүнд нөлөөлөх боломжийг олгодог, өргөн хүрээний мэдлэг олгодог салбар юм. Монголын геополитикийн онцлог байршил нь энэ мэрэгжлийг манай улсын хувьд улам бүр чухал болгож байна. Олон улсын харилцааны чиглэлээр суралцсанаар та зөвхөн өөрийн карьерийг төдийгүй эх орныхоо ирээдүйг ч хөгжүүлэх боломжтой. Энэ бол зөвхөн ном сурах бичигдсэн хуурай мэдлэг биш, харин дэлхийн ертөнцийг өөрчилж хүч юм. Танд амжилт хүсье.